Ховдэмгийн Булган суманд бас л одоо шүлхээ өвчин гарсан ийм мэдээллээр өнөөдөр аймгийн онцгой комисс суралцсан гэсэн. Тэгэхээр яг харьяа байгууллагын зүгээс ер нь ямар арга хэмжээ авч ажиллах гэж байна. За энэ одоо шүлхээ өвчин гарсан мэдээлэл анх хизээ яаж бүртгэгдсэн бэ? За Ховдэмгийн Булган сумд одоо 27-ны одоо орой 17 цагт одоо малын одоо өвчлөл ирлээ гэсэн дуудлага одоо иргэн малчд иргэдээс ирсэн. Тэгээ үүний дагуу Булган сумын мал эмнэлэг одоо тасаг ажиллаад орой одоо 19 цаг гэхэд ерөнхийдөө бол шинэ тэмдэг нь бол одоо илэрсэн байна. Энэ бол одоо шүлхийн шинэ тэмдэг байна гэхэд ингээд одоо холбогд гарах хэмжээнүүдийг авч ажиллуулад одоо шинжилгээний хариу өнөө өглөө одоо эцсийн байдлаар одоо шинжилгээний хариу гарсан. За ер нь бол одоо дээд шинжилгээг аймагт авчир шинжилгээ хийгээд аймгийн мал эмнэлгийн лабораториудаар шинжилгээ хийсэн байгаа. Ингээд шүлхийн одоо вирус бол одоо байна гэдгийг бол тогтоосон байна. За энэ хүрээнд одоо сумын онцгой комисс өчигдөр одоо суралдаж орой сумыг бол бүхэлд нь бол хяналтанд авсан байгаа. Сум бол одоо болон сумд бол ямар нэгэн хөдөлгөөн орох хөдөлгөөн хоригдсан. За малын хөдөлгөөнийч бас хоригдсан. За холбогдох одоо хууль дүрмийн жагуу одоо хязгаарлалт хориоц зээрийн дэглэм тогтоогод ажиллаж байна. За өнөөдөр бас аймгийн онцгой комисс суралцсан. За хурлаар бол одоо Булган сумын нөхцөл байдлыг бол авч хэлэлцлээ. Авч хэлэлцээд одоо газар дээр нь одоо бас ажлын хэсэг ажиллахаар аймгийн одоо онцгой байдал мал эмнэлгийн газар одоо ажлын групп одоо гарч байна. За ингээд Булган сумд бол одоо үүссэн нөхцөл байдлыг бол бид нар одоо хориоц зээрийн дэглэм тогтоох. За цаашд одоо вакцины хамруулах. За шаардлагатай тохиолдолд одоо одоо хариу арга хэмжээг одоо хуулийн дагуу авах ийм ажлуудыг бол зохион байгуулахаар төлөвлөж байна. За ер нь бол Булган сумд бол одоо маш дуудлага бас ирсний дагуу бас түргэн арга хэмжээ авч байна. Ер нь бол богино хугацаанд одоо шинжилгээний судалгааны ажлууд бол хийлээ. За дээр нь одоо бид нар бас одоо хориоц зээрийн одоо хатуу дэглэмлээ сайн тогтоож ажиллана. За орох гарах хөдөлгөөн за тэгээд нөө хөлийн бүс учраас одоо хөлийн одоо хөдөлгөөний асуудлыг бас нэлээд сайн ярилцлаа одоо онцгой комиссаар. Тэгээд ер нь бол нүүрс тээвэр за бусад одоо олон улсын тээвэрч хүртэл явж байгаа. За энийг бол одоо тусгай замаар зорчигчийн одоо коридор мордоор гаргах байдлаар ингэж явуулахаар шийдвэрлсэн байгаа. Гүрэхэд бол одоо ер нь бол энэ шүлхийн өвчин бол одоо бас одоо тийм одоо Баян-Илгийн аймагт гарсан өвчин бол саад өвчин. Саад одоо хэвшлийн одоо саатны гэдэг хэвшил бол тогтоогдсон. Энэ бол өмнө нь бол Монголд гарч байгаагүй юм өвчин. За одоо Ховдын Булган бол одоо шүлхий бол мөн байна гэдгийг бол бид нар бол лаборатори тогтоосон. Одоо баталгаажуулах лаборатори одоо саат нь байна, оо хэвшил нь байна гэдгийг бол баталгаажуулах лабораторид бол одоо дээд шинжилгээ явуулсан. Маргааш одоо ерөөхдөө бол хариу гарна. Тэгэхээр одоо ямар одоо хэвшил нь байх вэ гэдгийг бол одоо аль биесээр шинжилгээний хариугаар бол гарнаа. Тэгэхээр саад шүлхий өвчин хоёр юугаар одоо ялгардаг юм бэ? Тэгээ ер нь бол яг адилхан одоо малын шүлхий өвчин. Энэ нэр бол нэг дотроо бол одоо хоёр өөр төрлийн хэвшлийн одоо ийм өвчин. Одоо өмнө бол манай Монгол улсад одоо бүртгэгдсэн Ховд аймагт бүртгэгдсэн шүлхий бол одоо ОА хэвшлийн одоо шүлхийнүүд тэр бол одоо вакцины чичдэг хариу арга хэмжээ авчдаг юм боломжтой. Одоогийн байдлаар энэ шинэ төрлийн одоо өвчин хэвшил бол одоогийн байдлаар Монгол улсад бол вакцины байхгүй байна. Тэгээд одоо вакцины гаднаас авахаар бас ярьж байна, хөөцөлдөж байна. Бас энэ бол хоруу чанар өндөртэй. Бас агаар туслын замаар хавдлаар хүнээр одоо тээврийн хэвшлэр одоо халдвараас өндөр тархт юм байна. Тийм учраас энэ дээр бол хориоц зээрийн дэглэм бол хатуу байх зайлшгүй шаардлагатай хоорондоо юм ялгаатай. Баян-Илгийн аймгийн хувьд бол одоо бас энийг бол одоо устгалын ажил хийгээд явж байна. Ер нь бол устгах одоо заалттай устгалыг хийж байна. Ховдэмгийн Булган суманд яг өнөөдөр аймгийн онцгой комиссийн мэдээлэл одоо бас дэлгэрэнгүй дурдсан байгаа л да. Тэгэхээр Ховдэмгийн Булган сумд нийтдээ хичнээн малчин үрхийн хичнээн малд энэ шүлхий өвчний шинж тэмдэглэрээд байгаа вэ? Ховдэмгийн Булган сум ер нь вакцинжуулалтанд малаа хэр хамруулдаг юмсан бэ? Ер нь шүлхийн одоо вакцинжуулалтыг бид нар одоо 2 удаа хийж байгаа. Хавар намар 2 хийдэг. Ер нь бол вакцинжуулалтанд одоо бас дан үхрийг бол одоо хамруулдаг. Тэгээд үхэр зургийг бол одоо хамруулад явж байгаа. Одоо энэ шинэ төрлийн одоо вакциныг бол одоо хараахан одоо Монголд бол одоо худалдаа авалт хийж одоо хийгээгүй байна. Зүгээр гаднаас авахаар одоо бас манай холбогдох яам тамийн язрууд хөөцөлж явах шиг байна. Энэ одоогийн байдлаар бол манай Ховд аймгийн Булган сумд чинь одоо 3 өрхийн 9 мал одоо бол өвчлөгдсөн байна. За тэгээ бусад одоо газруудад одоо тийм ээ голомтын бүс нутагт одоо
хөшөө шинж тэмдэг юу нэгдгийг бол одоо тандалтын ажлууд хийж байна. Өнөөдрийн байдлаар 44-т бол одоо бас тандалтын ажлууд хийгээд явж байна. Малын эмчнэр бол ажиллаж байна. Улирлын чанараас хамаарат энэ одоо өвчлөл маш хурдан тархах юм нөхцөл бүрдээд байна л да. Ягаад гэвэл шинэ ногоо хөөсөн мал бол одоо бичээр нутаг бол харгалзахгүйгээр нэлээд одоо юм тархах магадлал өндөртэй шүү дээ. Тэгэхээр энэ үед халдваргүйжүүлэлтийг, урьдчилан сэргээлтийг юу нь яаж авч хэрэгжүүлэх ёстой юм бэ? Мэргэжлийн байгууллагууд энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллавал илүү оновчтой болох вэ? Ер нь бол одоо мэргэжлийн байгууллагын хувьд бол хорой цэрийн дэглэмийн хатуу барий. Ер нь бол одоо хөдөлгөөнийг хязгаарлая. Хорой цэрийн дэглэм чанга байж ижил энэ өвчин одоо зогсноо гэж байгаа. За улирлын чанартай одоо зуны улирал эхэлж जैन туслан нүгийн нүүдлийн цаг эхлэх гэж байна. Ер нь бол утар нүүдлийн шилжилт хөдөлгөөнийг бол бүгдийг нь бол зогсоож байгаа. За ямар ч байсан туслангийн бүс рүүгээ одоо гаргахгүй, малын хөдөлгөөнийг хийхгүй гэсэн ийм байр суурьтай онцгой хэмжээс ч гэсэн ийм шийдвэр гаргаад ажиллаж байна. Нүүрс тээврийн одоо машинуудыг доор нэг эсхий дэвсээ тэн дээрээ нөгөө хариуцлагын бодисоо цацаад орж гарах хөдөлгөөнийг нь одоо нээдэг. Ийм одоо ер нь бол нэг ийм хэвшмэл ийм хариуцлагын зүйл анзаарагдаж харагдаад байдаг. Энэ ч нэг тийм төдийлөн үр дүнтэй байдаг юм уу, үгүй юм уу гэдэг дээр иргэд олон нийт шүүмжилт ханддаг шүү дээ. Энэ удаа дээр яг энэ халдваргүйжүүлэлтийг ер нь хэрхэн яаж ямар одоо арга хэрэгслээр одоо авч хэрэгжүүлж ажиллах гэж байна. За өнөөдрийн онцгой юмсын уралдаан бас ярилцсан байгаа. Ер нь бол одоо тэр за хүүтний үлрэлд бол одоо эсхийн навц дэвшээд ингээ хураа холорын шохоогоор ариутгах гэж байд юм уу? Ийм байдлаар бол явдаг ийм тохиолдол байдаг. Одоо дулааны үлрэл гэсэн чи одоо ноотын ариутгалыг бол хийнэ гэсэн шийдвэртэй байна. Булган сумд одоо малын гоц халдварт шүлхийн өвчин гарсантай холбогдуулаад Ховд аймгийн малын эмнэлгийн газрын дарга Бацангил даргатай уулзаж цавгийн одоо нөхцөл байдлын талаар үзэгч олондоо мэдээлэл хүргэлээ. Тэгэхээр аймгаас одоо томилогдож байгаа ажлын хэсэг 28-ны өдөр буюу өнөөдөр Ховд аймгийн Булган сум руу одоо гарч за тухайн одоо газар дээр ажиллах ийм чиг үүргийг авч чиглэлийг авч ажиллах гэж байна.